Сайн байцгаана та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын Батлан хамгааллын сайд мэдээлэл хийсэн байна. За түүний хийсэн мэдээлэлдээ бүгд найрамд хятад ард улсыг сүрэн зогсгоно тус улсын аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл гэж мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын Батлан хамгааллын сайд PTX-д Шангрилагийн яриа хэлцээ нэртэй Азийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцээнд орж гол илтгэлийг тавьсан байна. За жил бүр зохион байгуулагддаг энэ улс нь Азийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг гол платформд тооцогддог. За энэ удаагийн уулзалт 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон байна. За энэ удаагийн уулзалтанд оролцож үг хэлэхдээ PTX-д инхүү хэлсэн байна. За тэрээр бол бүгд найрамд хятад ард улс Азад ноёрхох чих гүрэн болохыг зорж байна. Америкийн нэгдсэн улс коммунист хятадын түрэмгийллийг тасан зогсоохыг зорж байгаа ба Америкийн аюулгүй байдлын стратегийн хамгийн тулгамдсан зорилтуудын нэг бол хятадыг тогтоон барих явдал гэж онцлон тэмдэглэлээ. Хятад улс энэ Азад ноёрхох байгаа нь бол эргэлзээгүй. За тэд бол энэ хүчтэй амин чухал бүс нутагт олон газрыг нь ноёргож хяналтандаа байлгахыг зорж байгаа юм байна. Цэргийн асар их хэмжээгээр нэмэгдүүлж зорилгодоо хүрэхийн тулд цэргийн хүчийг ашиглах хүсэл эрмэлзэл. За тэр дундаа саарл бүсийн тактик, холимог, хибрид дайн зэрэг олон төрлийн дайны үйл ажиллагааг бол бүс нутгийг хэмжээнд хэрэгжилж байгаа нь бүс нутгийн батлан хамгаалах байдлыг бол үндсээр нь өөрчлөхийг хүсэж байгаагийн илрэл гэж мэдгдсэн. Мөн тэрээр бүгд найрамд хятад ард улсын дарга Ши Жинпин өөрийн аримдаа 2027 он гэхэд Тайваныг товтлох чадвартай болгох ёстой гэсэн ийм зааврыг өгсөн нь олон нийтэд ил басан гэдгийг онцлсан байна. За бид өөр тийшээ харж үл томсорлож болохгүй. Бүгд найрамд хятад ард улсын хуршууд болон дэлхийд дахинд хандж буй хандлага нь биднийг сэрэх дохио болж байгаа юм. Энэ бол нэг хойшлуулшгүй арга хэмжээ гэж хэлсэн байна. За мөн PTX-д Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болон Америкийн ард түмэн, Хятадын ард түмэн тэдний соёлыг дээд зэрэгээр хүндэтгдэгч бүгд найрамд хятад ард улсыг эдгээр игзэгтэй бүс нутгаас шахахгүй байх нь за мөн Америкийн нэгдсэн улс холбоотон болон түншүүдээ хамгаалж за тэднийг захирагдах айлган сүрдүүлэлт автгаас сэргийлж чадахгүй байх бол Америкийн хүсэл зориг биш гэж мэдгдсэн байна. За дахин хэлэхэд Хятад коммунист Хятадаас Тайваныг хүчээр эзлэх гэсэн альваа орлого нь энтгэн намхан далайн бүс нутаг болон дэлхийд дахин сүрлийн үр дагаврыг авчрах болно. Үүнийг сайхан үгээр бол далдлах ямар ч боломж байхгүй. Хятад улс аюул занал болж байна гэж мэдгдсэн байна. За мөн PTX-д энэ удаа хэлсэн илтгэлдээ НАТОгийн батлан хамгаалах зардны шин зорилтыг хэлсэн байна. За тэрээр бол НАТОгийн орнууд дотоодын нефт бүтээгдэхүүнийхэн 5% батлан хамгаалах зардалтаа хүргэж нэмэгдүүлэх тухай дурдсан. За үүгээрээ дамжуулан энтгэн номхон далайн бүс нутгийн холбоотнуудаа мөн уриалга гаргаж батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалж байгаа юм байна. За Азийн холбоотнууд Европын орнуудыг шин жишээ болгож харах ёстой. НАТОгийн гишүүн орнууд дотоодын нефт бүтээгдэхүүнийхэн 5% батлан хамгаалахад тэр дундаа Герман ч гэсэн ийм зардлыг зарцуулахаар амлаж байгаа. За тиймээс хойд Солонгос болон Азад бусад аюулгүй байдлын сорилт очруулж байгаа бусад улсууд бол асар их хэмжээний мөнгийг батлан хамгаалах зардалтаа зарцуулж байхад Азийн манай холбоотнууд бол энэ жишгийг дагаж батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдгдсэн байна. За PTX-ийн энэхүү хэлсэн үгнээс харахад Трампын засаг захаа Аз намхан далайн болон энтгэн намхан далайд байгаа өөрийн холбоотны түншүүдээ батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхийг идэвхтэй уриалж байгаагаа харуулж байгаа. За тэр дундаа Азийн гол холбоотонд тооцогддог бүгд найрамдах Солонгос улс болон Япон улсыг цэргийн зардлаа энэ үгээрээ дамжуулан нэмэгдүүлэхийг шаардаж байгаагаараа үгэндээ мэдгдсэн байна. За Хятадын хувьд 2022 болон 21 онд ковидын цар тахлын улмаас бол тус арга хэмжээнд оролцоогүй. За түүнээс бусад тохиолдолд бол анх 2019 оноос хойш энэхүү яриа хэлцээнд батлан хамгаалах сайдын түвшинд бол оролцохгүй байгаа нь энэ удаагийн уулзалт болсон байна. За Шангрилагийн яриа хэлцээнд Азийн аюулгүй байдлын асуудлаарх гол хилэлцдэг яриа хэлцээний платформ за 2022 оноос эхлээд бол зохион байгуулагдаж байгаа бүс нутгийн төдийгүй дэлхийн томоохон тооцогдох ийм арга хэмжээ юм байна. Энэ удаагийн уулзалтанд Монгол улсыг төлөөлөж зэвсэгт хүчний жанжин штабын дарга хушууч генерал Гамбиам тэргүүтээ төлөөлөгч тус чуулганд оролцсон юм байна. За энэ хүрээнд Сингапур улсын батлан хамгаалахын хүчний штабын дэд адмирал Айрон Бинг, Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Яшихидо Яшида, бүгд найрамд холбооны бүгд найрамд Герман улсын батлан хамгаалах хүчний штабын генерал Карстен Брауер нэртэй зэрэг төлөөлөгчтэй хоёр талын уулзалтыг хийж батлан хамгаалах зэвсэгт хүчний харилцаа хамтын ажиллагааны талаар яриа хэлцээ
хийсэн байна. За энэ удаагийн уулзалтанд одоо оролцсон гол одоо хүмүүсийн дотор бол Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцож тус одоо яриа хэлцээний нийлтийн үгийг хийсэн байна. За мөн голлох илтгэлийг Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд хийж энэхүү одоо чухал мэдээллийг тухайн одоо уулзалтын үеэр хийсэн байна.